За Монгол улс нь болоод нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцэд илссэн 197 орны нэг байгаа. За тэрнтэй холбоотой бид нэр Киотогийн протокол, Парисын хэлэлцээрийн дагуу үүрэг амлалтуудыг бол аваад явж байгаа. Түүний нэг нь бол үндэсний тодорхойлсон хувь нэмэр гээд бид нэр 4 жил болгон боловсруулад батлуулаад явж байгаа нэг тайлан байгаа. Энэ нь бол 2030 он хүртэхэд Монгол улс нүүрс хүчлийн хийгийн ялгаруулалтыг 22.7%-аар бууруулна гэсэн ийм амлалтыг бид нар аваад өнөөдөр үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3 дахь шинжилгээг хийгээ явж байна. Байгаль орчны яамнаас хамгийн түрүүнд бидний зорж байгаа зүйл бол уур амьсгалын тухай хуульд өргөн барьж батлуулах ажил байгаа. За энэ хууль нь бол яг өнөөдөр хийгдээд өнөөдөр ингээ баригдах чаа биш, урд өмнө засгийн газруудад бол хийгдэж ирсэн. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болсон яг энэ агшин дээр бас их хурлд засгийн газарт өргөн баригдаж ингэж батлуулах тийм шатанда явж байгаа гэж хэлж болно. За түүнээс гадна яг энэ уур амьсгалын өөрчлөлтөөр бид нэр түрүүн хэлсэн үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3 энэ шинэ бичиг баримтыг бас боловсруулад явж байна. Бас зэрэгцээд үндэсний дасан зохицох төлөвлөгөө батлагдсантай холбоотой энийг бас хэрэгжүүлэх ийм том ажлуудыг бол эхлүүлээд явж байгаа. Ер нь бол уур амьсгалын өөрчлөлт бол засгийн газрын бүх бичиг баримтад тэр тусмаа 2050 шин сэргэлтийн бодлого, засгийн газрын мөрийн хөтөлбөр, яамны төлөвлөгөө гэд бүх шатандаа бол уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй дасан зохицох, түүнийг сааруулах энэ үйл ажиллагаанууд бол ороо явж байгаа. Тэгэхээр Монгол улс бол энэ цөлжилтийнхаа асуудлаар бас ирэх 26 онд КОП буюу Парисын хэлэлцээрүүдийн дагуух цөлжилтийн 17 дугаар талуудын байх хурлыг бол Монгол улсад зохион байгуулах гэж байгаа. Өнөөдөр бид нар зөвхөн энэ хүнд үйлдвэрүүдийг эрчим хүчийг, хөдөө аж ахуйг бууруулахыг ярьжсэн бол нийгмийн салбарууд энд ямар хувь нэмрээ оруулах юм бэ? Гендер энэ дэр бас их хүчтэй яригдж орж ирж байгаа. Тэгэхээр боловсрал өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийг хувь нэмрээ яаж оруулах юм бэ гэвэл 1-5 дахь ангийн хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрийн бүх хичээлүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийг оруулж ирж байгаа. Эрүүл мэндийн салбар мөн уур амьсгалын өөрчлөлтөнд яаж дасан зохицсон байх юм бэ? Тэгэд энэ болгон салбараараа нийгмийн салбарууд бүгдээрээ хувь нэмрээ оруулахаар энэ төлөвлөгөөнд орж ирж байгаа. За энэ болгон ч л өөрөө бид нар дасан зохицох тэгээд даван туулах вэ гэдэг үйл ажиллагаагаа шат болгонд л хийгээд явна гэсэн үг. Дасан зохицъя, даван туулъя.